Мегателевиз бүгд найрамдах Солонгос улсын Жигма Корея компани төв офисаас та бүхэндээ энэ цагийг зориулж байна. За ингээд манай аппарат болохоор түрүүний хэлсэнчлээ энэ дээр хамгийн чухал юм юу байгаа вэ гэхээр зэрэг энэ Гиппократ гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за энд нэг маш чухал зүйл байгаа. Анагаахын шинжлэх ухааны эцэг Гиппократ юу гэж хэлсэн бэ гэхээр байгалаараа идэхгүй өвчнөд эм хэрэглэж эмээр эмчлэгдэхгүй өвчнөд хагалгаа хийж хагалгаагаар эмчлэгдэхгүй өвчнийг дулаанаар эмчлээрэй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр зэрэг биеийн дулааныг бид нар байрснаар энэхүү аппаратнаар биеийн дулаанаа үргэлж дэмжиж өгснөөр эрүүл мэндэ хамгаалах юм аа. Хэдэн зууны өмнө энэ хүн маань хагалгаагаар эмчлэхгүй өвчнийг дулаанаар эмчлээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол манай монголчууд маань ч гэсэн дулаанаар эмчилдэг байсан. Тэгэхээр дулаан болон дархлааны хамаарлыг хэлж байгаа юм л та. Биеийн дулаан буурахад байж тэ бодисын солилцоо буурна, дархлаа муудна, бие суйлдана, хөдөлгөөн буурна, цусны эргэлт удаашрна гэж байна. Биеийн дулаан багасгаар. За тэгэхээр энэ бүх зүйл гараад ирэх юм бол бие өвднө л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр биеийн дулаан 1 градусаар нэмэгдэх юм бол дархлаа дагаад нэмэгддэгэ гэх. Тэгээд энэ жимаа одоо аппарат маань ямар учиртай вэ гэхээр одоо 2 шиг ийм гартай байгаа тийм ээ. Тэгээ энэ нь бол хаач одоо биеийн аль ч хэсэгт хүрэхгүй газар байхгүй гэсэн үг юм аа. Тийм учраас хурдан заавал хэн нэгэн туслахгүйгээр өөрөө бол өөрийгөө гоё дулаан болгоод эсээ хүртэл одоо дэмжиж гэнэ гэсэн үг. Тэгээ түрүүнийхээ цусны эргэлт сайжирна, тийм ээ, хөдөлгөөн сайжирна, олон одоо ач холбогдолтой байна шүү дээ. За тэгэхээр энэ аппарат нь бол хоёулаа тус-тусын одоо юутай дулаантай байгаа. Тэгэхээр зэрэг хоёулаа хамт удирдлагатай биш, баруун гар 60-тай байхад зүүн талаа жишээлбэл 55-тай байлгах ч юм уу тэгэх боломжтой. За хэрэглэхэд бол хялбар, тохируулаад дэлгэрэх одоо маш гоё, загварн ч гэсэн гоё, хинч хааж авч явах боломжтой. Тэгээд дулааныг сайн дамжуулдаг хүссэн газар тий одоо хурдан би одоо өнөөдөр хаана миний тохой тий жишээлбэл би тохойгоо эмчилмээр байна гэхэд хүссэн газартаа шууд эмчлэх боломжтой. Тэгээ энэ дээр нэг юм хэлэхэд болохоор яг өвдөж байгаа газар нь халууныг илүү эмзгээр мэдэрдэг шүү гэж бас анхааруулсан байгаа. За бас энэ дашрамд хэлэхэд түрүүнд би эмчилгээний хувцсны талаар лайв маань орсон байгаа. Энэ одоо биеийн одоо нөхөн сэргээх энэ хувцсан дээр бас би анх өмсөхөд нөгөө миний өвдөг маань ингээд амар янгнаад бүр амар сэрэг юу яжаасаа мэдрэмж өгч байсан. Тийм болохоор зэрэг ингээ өмсөнгөт өвдөж байна гэдэг биш, өмсөнгөт эн чин өвчнийг чин оншилж өгж байгаа юм шүү. За тэгээд цагийг бол тахруулах боломжтой. За тэгээд захилгаан соронзон долгионы сонголттой урт улаан туяа импульс төрлийн захилгаан соронзонг үүсгдгээрээ энэ аппарат маань бол давуу талтай юм аа. За ингээд 3-аас 20 ийм одоо хэмжээстэй ийм гүн урт улаан туяа болон дулааныг дамжуулдаг маш одоо нүүрс төрөгчөөр халах их бие болон тусгай алгаар үйлдвэрлэгдсэн халагч хэсгийн гадаргуугаар дамжуулан урт улаан туяаны энерги ба дулааныг арьсны гүнд нэвтрүүлж биеийн дулааныг нэмэгдүүлж өгдөг. Бидний нүдэнд харагдахгүйгээр гэхдээ улаан гэрэл асаа туяараа тэгээ биен дээр бол угаасаа маш сайн мэдрэгдэж байдаг арьсан дээр. За тэгэхээр энэ аппарат маань болохоор зэрэг захилгаан соронзын энергийг үүсгэж яадаг. Хүний бид хоромхон зурд хүчтэй импульс хэлбэрийн соронзон долгионыг нэвтрүүлснээр бид цахилгаан гүйдэл үүснэ. Энэхүү био цахилгаан гүйдэл нь электрофизиологийн механизмаар хүний биед олон төрлийн эерэг үр дүнг бий болгодог юм аа. За тэгэхээр хүний биед хоромхон зурд хүчтэй импульс хэлбэрийн соронзон долгионыг нэвтрүүлснээр бид цахилгаан гүйдэл үүсгэж байгаа. За энэ болохоор зэрэг түрүүнд бас тайлбарласан байгаа тийм ээ. Соронз одоо ингээд
ингэж одоо био цахилгаан гүйдэл нь тийм ээ электрофизиологийн механизмаар хүний биед олон төрлийн эерэг үр дүнг үзүүлдэг юм аа.